Hi cherries. За яг одоо би шинэ байранда ирсэн байж байна. За тэгээ манайх болохоор хараахан бас ингэж нүүж ирж чадаагүй байгаа. Яагаад тэгэхээр 4 хоногийн дараа манай хүнүү мебелийнхэн ирж манай бүх өрөөний одоо тавилгыг одоо угсарч эхэлнэ. Ер нь бол тавилга угсарна гэдэг чинь болохоор зүгээр нэг өдөр угсраад дуусчдаг зүйл биш юм байна шүү дээ. Тэгээд 4-5 хоног шаарддаг гэсэн. За тэгээд бүх өрөөнийхөө тавилгуудыг угсарч дуусчаа. Тэгээд тогтчиж дуусчаад тэгээд би home tour бичлэгээ хийнэ. За яагаад би нэг ярьж байгаа хэрэг хүн болгоно нөгөө home tour бичлэг хийzээ вэ гэж байнга асуугаад байгаа учраас би ингээд оршил хэсгийг ингэж эхлүүлж байгаа юм шүү. За одоо гол яриа сэдв рүүгээ орцгоё. Та нар гачиг дээр харж байгаачлан Cat's Eye хамтлагийн талаар бичлэг хийх гээд байж байна. За сүүлийн үед болохоор би дандаа одны хаусыг айгүйх оруулж исэн. За одоо болохоор яг оддын мэдээллүүдээ бас буцаад бас хаяа бас оруулж явах болно. За энэ одоо болохоор Cat's Eye хамтлагийг яагаад сонгосон бэ гэхээр ойрын үед бол Cat's Eye хамтлаг бол маш бүр тренд, бүр үнэхээр супер од байгаа. Тэгээ би ч гэсэн Cat's Eye хамтлагийн дуунуудад их дуртай. Одоо чинь Game Boy, за Touch гэдэг дуу байна. За Gnarly, Gabriella ч гэдэг юм те. Дуунуудад нь маш их дуртай. За 2024 оны 6 сарын 28-нд Cat's Eye хамтлаг Debut гэдэг дуугаараа дебютээ хийсэн юм байна. Нэр нь хүртэл сайн байгаас те. За тэгээд энэ хамтлагийн фандом нэр нь болохоор Cat's Eye гэдэг. Eye гэдэг одоо нүд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Eye гэдгийг авч үлдээд Icons гэдэг нэртэй юм байлээ. Тэгээ Icons гэрээ ингээд зүгээр яг англи хэлээр ингээд хальт ингээд яриас сонсох юм бол нэг үгтэй айгу адилмаас Icons. Тэг яг тэрнтэй төстөө албаар ингэж нэрээ өгсөн ч бас болох юм. За тэгээд хамтлагийн гишүүд маань болохоор 6 гишүүнтэйг та нар мэдж байгаа. За эхлээд Ларагаас ярив. За Лара болохоор инэгтгэг гаралтай бүсгүй. Тэгээд аав ээж нь бүгдээрээ инэгтгэг хүмүүсээ тийм билээ. Тэгээ 2005 он төрсэн 11 сарын 3 яг манай охины төсөөдөртэй адилхан байгаа байхгүй. Хилэнцгийн орд. Тэгээд дараагийнх нь болохоор Юнчэн. За Юнчэн болохоор Солонгос 2007 он төрсэн юм байна. Ларагаас 2 насаар дүү гэсэн. За Мэн нь болохоор Швейцар 2002 он төрсэн хамгийн ахмад нь юм хамтлагийнхаа. За Меган болохоор 2006 он төрсэн гэхээр чинь Мэнанаас 4 насаар дүү Америкийн нэгдсэн улсын иргэн. Тэгэхдээ ээж нь Сингапур, аав нь Швед үе юм байна. Тэгээ ер нь эрлиц төр төрхтэй шүү дээ. Окей. За дараах нь болохоор Даниэл. За Даниэл болохоор угаасаа латин гаралтай эмэгтэй гэдэг та нар угаасаа тэр бүжгийн хим маягаас нь ч гэсэн тий тэр Gabriella гэдэг дуун дээр ч гэсэн Spanaраас дуулдаг шүү дээ тий. Та нараас анзаарсан баг. За тэгээд Даниэл болохоор 2004 оны 7 сарын 1-нд төрсэн юм байна. Асал Америкийн нэгдсэн улсын иргэн дэгтээ Куб, Венесуэл, Итали гаралтай юм байна. Окей. Дараагийнх нь болохоор мэдээж одоо Cat's Eye хамтлагийн ахлагч София. За София болохоор 2002 оны 12 сарын 31-нд төрсэн. Яг шинэ жилээр төрсэн юм. Тэгээд Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод төрсэн. За тэгээд аав ээж нь хоёулаа Филиппин. Ээж нь болохоор театрын жүжигчин, дипендэ бас алталтартай юм жүжигчин хүн юм байна. Тэгээд би сая та нар уусаа мэдж байгаа шүү дээ. Энэ Cat's Eye хамтлагч болохоор Hype Entertainment-ийн охидын хамтлаг гэдгийг та нар мэдж байгаа. Тэгээд Hype Entertainment гэж одоо BTS хамтлагчийн ер нь энэ Hype Entertainment-ийг одоо ийм баян чинэлэг том entertainment болгосон, одоо групп болгосон гэсэн үг байхгүй юу? Маш том групп. Тэгэнгүүтээ энэ BTS хамтлагийн одоо хариалагдчих байгаа энэ Hype label за тэгээ Hype одоо group те Hype Entertainment эднэрийн одоо том одоо үүсгэн байгуулагч нь бол яачгүй Bang Shin-hyuk гэдгийг та нар мэдчихэж байгаа. За энэ болохоор chairman of Hype гэж аахгүй. Тэгэхээр ерөөсөө хамгийн дээр гэсэн. За тэгвэл энэ чинь яг энэ Hype Entertainment яг 3 том толгой байдаг юм байна. За нэг нь болохоор үүсгэн байгуулагч нь ахна. За хоёр дахь нь болохоор Sir Lucian Grange гэдэг нэртэй хүн баахгүй нэлээд настай гэдэг хүн байна. За энэ хүн болохоор CEO of Universal Music Group гэж байна. Universal Music Group-ийг болохоор товчлаад UMG-гийн CEO одоо захирал юм билээ шүү. Дараагийн 3 дахь толгой нь хин бэ гэхээр яг одоо нөгөө манай охтуудыг хариуцж байгаа ч гэдэг юм уу, яг энэ гадаад зах зээлийг илүү хариуцж явж байгаа хүн болохоор Scooter Braun гэж залуу байгаа. За энэ Scooter Braun гэдэг залууг би утгагүй бас гоё тайлбарлаж өгнө. За энэ залуу болохоор Hype America-гийн SEO захирал юм байна. Тэгээ яг үндсэн энэ залуугийн бас хийж исэн ажил нь юу вэ гэхээр ерөөсөө music manager хүн баггүй юу? Маш мундаг менежер хүн. Тэгээ сонирхолж хэлэхэд бол би эхлээд Scooter Braun гэдгийг би мэдчихвэнгүүтээ энэ чинь нөгөө хин штэ нөгөө Justin Bieber-ыг гаргаж ирсэн менежер залуу байхгүй юу? Мөн Ariana Grande-ыг гаргаж ирсэн. За сүүлд болохоор дуучин Taylor Swift-тэй бас олон жил одоо нэг хэрүүл маргаан те одоо шүүх хурал энэ тэрэ болоод байгаа штэ. Тэгээ тэр залуу чи энэ ахгүй юу? Тэгээ Hype Entertainment-ийн Hype America хариуцж явдаг захирал юм байна шүү. За тийм ээ. За тэгээд сониос би сайн үеийн Scooter Braun гэдэг энэ залуугийн талаар хайгаад ингээд үтсэн чинь сүүлийн үеийн мэдээлэл гэсэн чинь хэдхэн хоногийн өмнө ийм мэдээлэл гарсан байна. Жүжигчин Sydney Sweeney-тэй саяхнаас болцож эхэлсэн гэсэн тийм цуурхал явж байгаа юм байна. За дараагийн мэдээлэл болохоор Cat's Eye хамтлагийн талаар би өмнө нас нэг YouTube бичлэг оруулж ирсэн шүү дээ. За тэгээд YouTube бичлэг оруулахдаа тэрэн дээр дурдаагүй нэг зүйл нь юу гэхээр
одоо тэр үед ярьжсэн Кацай хамтлагийн байр суурь те нэр хүнд одоо байгаа Кацай хамтлагийн одоо байр суурь бүр шал өөр болсон. Одоо бүр үнэхээр супер одод болоод байгаа байхгүй. Одоо өшөө эднэрт бүр их гоё ирээдүй хүлээж байгаа. За яасан бэ гэхээр би ингээд өөрөө ингээд Кацай хамтлагийн бас фэн нь болчиход байна. Одоо icons нь болчиход байгаа байхгүй. Тэгээ ингээд анзаараад хахад манай охтууд одоо ийм сошиал суваг дээр үнэхээр итгэвтэй байд юм билээ. Ялангуяа TikTok, за Instagram дээр бүр рилийг бол байнга оруулдаг. Ялангуяа тэр Кацай хамтлагийн одоо official тэр Instagram хаяг дээр. Тэгээ бас TikTok хаяг дээр. Дандаа ингээд хамгийн гол нь тэр бичлэгээ ингээд байнга хийж гинэ гэдэг чинь тэр фэнүүдтэй icons-тойгоо илүү их дотно. Тэгээд байнга ийм актив байдна гэсэн үг байхгүй. Энэ бол үнэхээр зөв байхгүй. Зарим хүмүүс яадаг хэр ингээд лаг од ижсэн ингээд нам гүм чимээгүй байж байгаа. Сүүлдээ comeback хийдэг. Гэхдээ яг үнийг хэлэхэд comeback хийхэд хоёр эсэлтэй байхгүй. Нэг бол амжилттай байна. Хоёрт бол фэнүүд нь багассан байдаг. Эргээд айл үжиний өөр хамтлагууд ингээд байр суурь чи эзэлсэн чи үе өнгөрөөчдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр байнгын юм актив байх нь хамгийн чухал. Тэгэд яг энэ одоо Кацай хамтлагийн охтууд дээр ажиллагдсан зүйлсүүд нь болохоор ерөөсөө байнгын юм актив. Хамгийн гол нь тэр нөгөө богинохон бичлэг хийхдээ маш гоё тийм энгийн, хоёрт болохоор юм сонирхолтой, гуравт болохоор тийм хөгжилтэй, наан ингээд одоо voice divsцэн те ингээд алдартай ингээд инэдмийн одоо тийм voice divsцээр цаана өөрсдөө ингээд жүжиглээр тэнгуүтээ одоо яг тийм хамтлагийнхаа сурчлагаа одоо шин дууга сурчлах тийм ажил дээр маш сайн ажиллаж байгаа. Шин дуу цацагдлаа тэр дуутайгаа холбоотой тэр дуун дээрээ одоо cover хийж ингээ бүжиглэх. Ингээ богинохоо ингээ бичлэг хүргээд ингээ reel ингээ оруулаад тэ TikTok дээр бичлэг оруулж байгаа учраас энэ нь одоо маш олон фэнүүдийг өөрсдөндөө одоо шинэ icons-уудыг өөрсдөндөө татж байгаа маш том зэвсэг байхгүй. Тэгээ энийг бол Кацай хамтлагийн бол үнэхээр чадварлаг үнэхээр ашиглаж чадж байгаа. Ялчгүй удирдлагууд бол маш сайн ажиллаж байна л да. Арын багийнхан бол тий. За окей. Тэгээд Кацай хамтлагийн чи 2026 онд Coachella фестивал дээр гарна гэж байгаа шүү дээ. За Coachella фестивал дээр гарна гэдэг чинь энэ бол том дэвшилт болж байна. За сая хэдхэн хоногийн өмнө одоо American Music Awards гэж ярьдэн шүү дээ. Одоо VMA дээр танил авсан байгаа. За энэ болохоор ерөөсөө л энэ хамтлагийн нэр хүндийг улам л өсгөөд дараагийн бүр тэ next level болгоод байгаа байхгүй юу. За тэгээд энэ хамтлагийг бас сүүлийн үеийн одоо мэдээж ингээд ямар ч хамтлагтай aespa, Girls' Generation, Blackpink одоо мондог охтууд байгаа шүү дээ. Тэгээд залуучууд маань ч гэсэн ENHYPEN, Big Bang, BTS ч гэдэг юм те ингээд хамтлагууд маань одоо ингээд сурчлага хийж байгаа брендийн нүүр царайгаар бол ажиллаж байгаа. Тэгээ яг энэ богинохон бичлгүүдийг ингээд харж байгаад бол сүүлд бол Kацai хамтлагийн Gap гэдэг брендийн джинсний сурчлага бол бараг дахин давтагдчихгүй үнэхээр супер сурчлага болж чадсан. Энэ бол бүр үнэхээр тасаргаа гоё. За тэгээд энэ сурчлагыг хийгээд тэгээд тэр дуу байгаа шүү дээ. Ингээд тэр дуун дээр cover хийгээд өөрөөсөө бүр ингээд зориултаар ингээд бичлэг хийлгээд бүжгээд иглээд за тэгээд арын тэр background-д байгаа тэр back dancer-ууд нь хэр мундаг байсан. Тэгээд маш гоё зохион байгуулалтаа тэгээд богинохон бичлэг хийнэ маш гоё тийм үзүүштэй ерөөсөө уйдах заавалдаггүй. Тэгээд охтууд маань ямар ч хөөрхийн ер нь энэ Kацай хамтлагийн бас нэг гол энэ хамтлаг тэг амжилттай байгаа бас нэг том нууц нь болохоор зөвхөн миний бодлоор ерөөсөө 6 охин зургуулаа үнэхээр үзэсгэлэн дээр өөр өөрсдийн одоо стил имижтэй ямарч гоё бие хаатай ямарч лаг авьяастай ямарч гоё бүжгэлдгийн тэгээ тэр цогц одоо авьяасуудыг ингэж нийлүүлээд тэг хамгийн гол энэ хамтлаг бас яг юм универсал глобал ингээд энэ тэндээс ингээд те охтууд нийлцсэн байгаа учраас дан солонгос гишүүнтэй хамтлаг биш байхгүй юу.
Тэгэхээр арай өөр. Тэгэхээр фэнүүд ингээд олон улсын зах зээлүүдээс ингээд орж ирэх фэнүүд icons бол зөндөө байхгүй юу. Одоо Латин Америк гэхээр Даниэлийг дагаад ороод ирнэ. За тэгээ хятад ч юм уу, Сүрэн, Сингапур, Швед, Мег нэг дэмц хүмүүс орж ирнэ. Тэгээ нэг тэрбум гарan хүмүүсийг бас өөрсөндөө татах юм чинь маш том тактик байхгүй. За миний хувьд болохоор Лара яг ингээд хамтлаг дундаа ингээд харж байхад бол яг вокал хийдэг юм лээ. Яг одоо үүрэг рол нь үнэхээр лаг дуулдаг. Ниэл болохоор хамтлагийнхаа хамгийн сайн бүжгэлдэг. Одоо мэрэгжлийн бүжигчин байсан одоо сургалтаар нь дамжсан охин учраас ялтчгүй нөгөө мэрэгжлийн юм болон мэдрэгдэжсэн. Тэгээд Даниэл болохоор өөрийнхөө хоббиг болохоор юу хийж байгаа гэхээр би өөрөө жүжиглэх дуртай. Тэгээ ирээдүйд ингээд жүжигчин болмоор байна гэдгээ бас нэвтрүүлгийн дундуураас нь жижигхэн ингээд шигтгэхэд бас хилээд амжсан. За тэгээд үүнээс гадна одоо хэдүүлээ Юнчэйг бас яри. За Юнчэй болохоор энэ хамтлагийн хамгийн залуухан нь, хамгийн жоохон нь 2007 оны 12 сарын 6. Тэгэхээр 2007 онд төрсөн. Одоо 18 тайм шүү дээ. Дөнгөж 18 нас сурж байгаа. 18 ч хүрээгүй одоо 17 тайм байна. За тэгээ энэ охин сүүл өчигдөр эднэр чинь бас нэг арга хэмжээнд оролцсон шүү дээ Америкт. LA тохоо. Тэгсэн чинь тэрэн дээр болохоор ингээд хөтлөгч асууж байгаа. Та нарын ингээд хобби юу вэ гэд. Тэгсэн чинь юунч юу гэж хэлсэн бэхээр би болохоор кино үзэх дуртай. Тэр олон кинонуудыг бүгдийг нэрлэж чадахгүй. Гэхдээ яг миний зүгээр толгойд орж байгаа нь La La Land гэдэг кинонд би дуртай гэж хэлж байгаа байхгүй юу. Би бас зураг дуртай гэж хэлсэн чинь хамтлагийнхан шууд оо yes юунч бол үнэхээр лаг зурдаг. Бүр яг ингээд мэрэгжлийн зураач шиг ингээд гой зурдаг. Тэгээд тэгсэн Даниэл ингэж хэлж байгаа байхгүй хажуунаас нь юунч хөгжим сонсонгоо зургийг маш гой зурдаг гэж аахгүй. Даниэл болохоор одоо юунчэд юу хэлсэн бэхээр юунчэ чи бүр яаж энийг хийж чадаад идэм бэ? Хөгжим сонсоо зураг зураад чи ингэ яаж ингэ төвлөрөөд идэм бэ гэдээ гайхаж асууж масаагаад. За тэгээ тийм байсан. Окей. За тэгээ ер нь бол манай хамтлагийн охтууд болохоор юунчэд бас аюу ам сат идэм билээ. Юунчэ бүх одоо талаараа аюу тийм олон төрлийн авьяастай аюу мундаг охин. All ground гэж ярьдаг лөө тий. За тийм охин гэж ярьдаг юм билээ. За дараагийн нь болохоор Даниэлийг бас ярьсан дээр бас Даниэлийг бас ярьчи. За Даниэл яасан бэ гэхээр анх би нэг энэний өмнөх бүр хэдэн сарын өмнөх бичлэгдээ би Cats Aya хамтлагийг ярьж байхдаа Софияг би жоохон биаслж байгаа гэж ярьжсэн шүү дээ. Энэ удаа болохоор миний биас айгу жоохон өөр заяа. Бараг л ингээд бүгдийг биаслаад байгаа байхгүй. Яг өөр үнэхээр хөөрхөн бүгдээ өөр ингээд онцлогтой. Тэгсэн чинь сүүлийн үед маш олон хүмүүс Даниэлийг крашлаад байгаа байхгүй юу? Биаслаад байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр Даниэл Gnarly гэдэг дуун дээр өөрийгөө үнэхээр харуулж чадсан. Өмнө нь бол жоохон өөрийгөө дараадсан байхгүй ингээд өөр гişүүдээсээ ингээд жоохон ингээд сүрэнтэн дарагдах гэдэг юм. Эсвэл ингээд жигд яг ард ингээд яваад байсан бол энэ удаад яг Gnarly гэдэг дуун дээр Даниэл яг өөрийнхөө тэр acting skill те өөрийнхөө тэр нүүр хувирал тэр ингээд хил мэлээ хөдөлгөөл нүүрний хувирал мовирал ингээд бүжгэлж явахдаа бүх зүрх сэтгэлээ гаргаж байгаа нь бүр харагдаал те тэр ингээ нөгөө бүжгийн скил нь үнэн лаг штэ яг тэгснээс хойш клипийн цацагдаа за тэгээд нөгөө тайзан дээр ингээ бүжгэлж байгаа ингээд фэнүүд нь ингээд богино бичлэг хийгээд TikTok дээр ч юм уу ингээд олон нийтийн суугаар ингээд цацаад янгууд маш олон фэнүүдийг Даниэл өөртөө татчихсан аахгүй юу. Нарлаг гэдэг клипний гол хүн бол ялчгүй Даниэл байсан. За дараагийнх нь болохоор София. За Софиягийн би ээжийг театрын жүжигчин гэдээ хэлсэн шүү дээ тий. Өөрөө нэг одоо нэг айгүйх ажил хийгээд тий ийш тийш айгүйх нислэгтэй одоо ингээд арга хэмжээнүүдэд оролцоод шин дууны ажил за тэгээд бүжгийн бэлтгэлч гэдэг юм ингээд маш их ажилтай байгаа учраас София юу гэж хэлсэн бэ гэхээр би яг ийм их ажилтай байгаа ч гэсэн би бас гэр бүлдээ бас цаг зарцуулдаг гэд. Ер нь айгүй тийм гэр амтай юм байлээ. Хоёр эрэгтэй дүүтэй тэгээ аавтайгаа ээжтэйгээ ингээд тавлаа амьдэрт юм билээ шүү дээ. Тэгээд хооронд айгүйх дотнох юм уу тэгээд аав ээжтэйгээ ч гэсэн TikTok бичлэг бас хийдэг юм билээ шүү. Нэрээ сонноос Cats Aya хамтлагийнхан өөрсдийн гэсэн пянцтай болсон юм билээ. Тэгээ пянцныхаа надад cover зураг нь бол маш их таалагдсан л да. Яг тэр нүүр зураг нь яг ингээд 5 машин дээр тавуулаа. Их талаар ингээд машин байгаа нь яаж гэхээр сүр хүч, хурд хүчтэй, энергитэй энэ шин залуу охтын хамтлаг гарч байгааг ингээд машинаар илэрхийлж байгаа юм шиг надад санагдсан. Тэгээд 5 машин харин ингээд баг зэрэг ингээд өөр өнгөтэй байдаг нь энэ 6 гишүүний яг өөртөөх нь одоо хим маяг гэж бас байгаа штэ тий. Зургуулаа шал өөр пянцныхан зураг авалтны яг тэр cover зурган дээр авахулсан юм дээр бол маш гоё харагдчихжээ. Надад бол Cats Aya хамтлаг бол маш гоё ирээдүйтэй. Одоо та нар харж л агараа заяа 2026 оны Coachella фестивалаас хойш бол бүр л их дэлхийд бүр тренд болно. Одоогийн балаар манай охтууд чи яг ганцаараа бол брендинг амбассадор бол арай болоогүй байгаа штэ. Нүүр царай бас арай болоогүй байгаа. Тэгэхээр манай охтууд ингээд тус тустай
томхон брэндүүдийн бас нүүр царайгаас ажиллах байхаа гэж найдаж байна. Угаасаа тэгэн тэр бол ойлгомжтой. За тэгээ өчигдөр би одын скин care хаяг дээр Кацай хамтлагийн богино бичлэг оруулсан шүү дээ. 2 минутын бичлэг. За тэрэн дээр болохоор би нөгөө Лараг одоо хамтлагийнхаа хамгийн лаг хоол хийдэг, хамтлагийнхаа хамгийн дэгжин загварлаг хувцалдаг гэж хэлжсэн те. Тэгвэл яг эсэргээрээ Мег нь болохоор хоол муу хийдэг, тэгээд өрөөндөө айгу замраагүй байдаг гэж ярьжсэн те. Софиягийн хэлдгээр юу гэж байгаа гэхээр бид зургаал хамт ингээд байхаараа ингээд яг нэг гэр бүл шиг нэг нэгнтэйг ингээд хамт байхаараа маш гоё хөгжүүлтэй, сайхан байдгаа гэж хамтлагийн ахлагч нь бол хэлжсэн. Яг тэрнтэй адилхан хичнээн зургуулаа ингээд юм байгаа ч гэсэн тэр дундаа нөгөө пракц эдэн штэ. Тэгээд илүү их найзлаг нь яг Меган, Лара хоёр юм байлээ. Тэгээд сүүлд болохоор тэр Gabriella гэдэг дууны бүжгийн хэсэг дээр Manon байгаагүй. Тэгээд маш олон хүмүүс Manon яагаад байхгүй юм бэ гэл. Тэгээ ер нь ингээд би ингээд аюу олон те одоо ярьцлагуудын ингээд анзаараад хараад байхад бол Megan, Lara хоёр илүү дотны найзууд юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу. Тэр хоёр илүү их хамт байдаг. Тэр хоёр нэг өрөөнд хамт амьдардаг юм шиг байлээ. Энэ хамтлаг ингээд дебют хийснээс хойш ингээд яг зургуулаа байх нь бас их ховор. Яг ингээд зургуулаа байхангууд нэг нь өвдсөн ч гэдэм юм, нэг нь хөлөө бэртээсэн, эсвэл нэг нь юм асуудалтай болцсон ингээд байж идэм билээ. Тэгээд Game Boy гэдэг дууны клипэн дээр Лара зөвхөн нүрийн хэсгээ харуулад яг бүжгийн хэсэг дээр бүжгэлдэг шүү дээ. Яг бол тухайн үед хөлөө гимтээсэн. Одоо болохоор зүгээр л те. Гэх мэт ингээд нэг нэгээр ингээд байхгүй болчихдаг юм билээ. Тэгээд хүмүүс яг тэрийг яг одоо жоон поинтлаад гэх юм уу. Тэн дээр бүр илүү хүч аваад яагаад ингээд Manon байх байгаа, яагаад Лара байх байгаа ингээд хүмүүс аягүй тийм те. Эсвэл ингээд хайбийнхан Лараг ингээд жийчлээ, Manon-ыг жийчлээ, клипэн дээр ар хэсэгт айгүйх оруулаад нүүр хэсэгтэр гарахгүй юм ч гэдэг юм ингээд ярианы сэдв ингээд айгүй ингээд явагдахаа л яадаг, яриа л яадаг. Тэгтээ яг энэ нэг талаараа бас албаар зориудаар бас эн чинь нэг маркетинг бас байж бас болно л доо. Албаар ингээд ярихгүй үлдээчдэг ч гэдэг юм уу те. Эсвэл гарахгүй тэр ингээд дэлгэцэн дээр яг 6 гишүүн байлахад 5-ын илүү гаргаад нөгөө одоо шин Manon-ыг ард талд ингээд зогсооцсон бас тийм жишээ бас байсан. Ямар дуун дээр хэлээд тэр чинь нэг клипэн дээр битгэжсэн шүү. За тэгээд өнөөдрийн бичлэгт хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр хэний талаар эсвэл ямар хамтлагийн талаар бичлэг үзмээр байгаагаа бас бичиж болно. Тэгээд сүүлийн үед надаас маш олон хүмүүс Stray Kids хамтлагийн part 2-ыг оруулаач, 3-ыг оруулаач, 4-ыг оруулаач гэх хүмүүс бичээд байгаа. Хэний талаар бичлэг үзмээр байгаагаа л комент хэсэг дээр сайн бичээд байгаараа. Тэгээд би тэр саналыг хүлээж авч жагаад дараагийн бичлэгээ хийх болно. Тэгээд бүгдээрээ дараагийн бичлэгээр баярлалаа. Give me a grrr. What? A grrr. A grrr. A what? A what? A grrr. A grrr. A grrr.